Сэрээрээ босоорой. За 155 дахь өдөр минь эхэллээ. За өглөө өсчнө гар дээрээ сунааж гидсний таталтай хийж сэрэгчээд манайхан гэрээс гарлаа. За ингээд гэрээрээ өнөөдөр дэлгүүр хийсэх ажлуудтай. За үүний хажуугаар 2 цагийн өнөөдөр Америкт ирсэн гол үндсэн зорилтуудын нэг болох эмнэлгээр шинжилгээний асуудлаа шийдэх ажил байгаа. Ингээд энэ асуудлаа шийдчихэд охтуудтайгаа хамтдаа дэлгүүр хийслээ. За хамгийн ихнийх нь бас нэг Америкт байгаа машинуудын худалдаа ямар үнэтэй байдгийг байна. Ялангуяа Toyota, Lexus-ийн машинуудыг бас үнийг судаллаа. За ингээд Walmart, Dollar Tree, за Costco гэдэг ээлжид одоо дэлгүүрүүдээр хийсч. За Монголд байгаа хэдтэй болон Лос Анжелест очиход бас машин тэрэггүй бол хэцүү гэж бодоод идэж уух юмнуудаа нэлээд сайн сэлгээд за өглөөний цай болох овёсууд за жимсхэн гэдэг ингээ бүх юмнуудаа манайхан саган цуглуулж авлаа. Хамгийн гол нь Costco дотор ороод Costco-гоос витаминуудыг нэлээд ихслээ. За Монголд бас миний бас хүндэлдэг ихч дархаа ихч маань бас нэг витамин загсан тэрийг бас өнөөдөр жөнгөө нэлээд хайлаа. За ингээд тухайн бөөрийн витамины үйлдвэрлэгч нөрөө Америк биш болохоор Америкийн хэд хэдэн витамины дэлгүүрүүд дээр бас тэр бас олдсонгүй. За гэхдээ ямар ч байсан дархаа ихчтэй тэр имийг бас олж өгөх гэж түн хичээнэ. За ингээд гэрээрээ нэг сайхан хооллоо. За миний хувьд бол хоолны дэглэмээ маш сайн барьж байгаа. Охтууд хідээ бүрэлдээ хоол идсэн ч би идэхгүй байгаа. За ингээд гэртээ ирээд охтуудаа хэсэг сайхан эрхлүүлж агаад гэрээ зөвлөөд ингээд оройныхоо дасгалыг хийгээд манайхаа амархаа шийдлээ. За ингээд маргаашийн ажилд нь энэ 7 хоногийн ажилд нь намайг үзэж байгаа бүх хүндээ бас амжилт хүсье. Бүгдөө сайхан амраарай.